Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр та бүхэнд соёл эрдэнэ амтлагийн анхны хэсгэмэх дууг заахаар бэлтгэлээ. За энэ хичээл маань хоёр хэсэгтэй байгаа. Нэгдүгээр хэсэгт бид 1-ээс 4-р тактыг үзнэ. Хичээлийн 2-р хэсэгт 4, 5-аас 8-р тактыг үзэж дуусгах юм аа. За юун төрөнд энэ анхны дуу нь 5 бемолтой байна. Тэгэхээр энэ бемолуудын учрыг өмнө цухас тайлбарласан байгаа. Энэ удаа бас дахин тайлбарлая. Нэгдүгээр бемол бол Си бемол байдаг. Хоёрдугаар бемол нэмэгдвэл ми бемол, ля бемол гэвч энэ дараалал яваа. Тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр хэрвээ ми бемолтой бол ми пикар зураасны харалтаа ми пикар дээр авахгүй ми ре хоёрын дунд одоо ре бемол байдал, ми бемол байдлаар авна гэсэн үг. За эхлээд мөрөө орлогоо хараад ямар бемол хаана барьж байгаа харъя. За 3 дугаар зураасны харалтаа си бемол. Зураасны харалтаа байрлал энэ бол өөрөө онцлогтой. Энэ сол нот тийм ээ. За энэ ингээ си бемол байна. Дараагийн бемол ми бемол байдаг. Энэ хоёр зураасны дунд. Ми бемол, 3 дугаар бемол, ля бемол. Багахтай ля бемол тоглоё. Ля бемол, 1-р таван ля бемол. 2-р таван ля бемол. Мэдээж хэрэг ямар ч хургаар авч болно. За 4-р бемол ре бемол нэмэгддэг. До ре-ийн дунд ре бемол. 1-р октав, 2-р октавын ре бемол. 5-р бемол соль бемол. Энэхтэй хэрэглэгдэхэд нь маш ховор байдаг. Энэ соль фа энэ энд байж болно. Бага октав дээр бол 1-р зураас мар 20 тонн гэсэн үг. Гэх мэтлэн бемолууд байгаа. До бемол, фа бемол, соль бемол, сүүлэн 3 бемол төдийлөн хэрэглэгддэг. Манай морин орон дээр нь 4 бемолтой зохиолууд маш хэрэглэгддэг. За манай анхны дуун дээр бол хэдийгээр 5 бемолтой байгаа ч гэсэн тэр 5-р бемол болох соль бемол хэрэглэгдэхгүй. Зүгээр онлын үүднээсээ бичигдэх шаардлагатай байгаа. За шууд аялалгаа орцгоё. Эхний тактик уушээ. Эхшгийг уншия. Нэмэлт 1-р шунууд орох учраас си, фа, си, ре, си, фа гэсэн ийм эхшиг байна. Си, фа, си, ре, си, фа. Одоо нотны уртыг хэдүүлээ хэлцгээе. Тоолоод хийцгээе. 1 2 3 4 гэвчлээ юм байна. За одоо хурлуугаа хараад би эхшгээр нэлээ. Хурны дугаарыг та бүх нотноос мэдээж харна. 1-р хуруугаар си. Си фа си. 4-р хуруугаар ре бемол. Си. Одоо фаро шилжин. За эхний энэ хэсэгт бол ре бемол авахд бол гар хөдлөх шаардлагагүйгээр шууд 4-р хуруугаар дарахад ре бемолоор тусч байна. Дараа нь харин си-гээс 1-р октавын фа руу шилжиж харин одоо баримжаа шаардна. Энэ сул нот учраас ихтэй айх шаардлагагүй. Энийг хүмүүс шанг дараад идэг ингэх шаардлагагүй. Энэ сул нот. Эрхөөрөө энэ ре бемолийн харалтаа энэ байхад болно. За дараагийн такт руу орцгоё. За эхлээд энэ тактаа дахиад нэг 2 удаа тоглоё. Эхлээд эхшгийг нь хэллээ. Си фа си ре си фа ми фа ре ми си. Эхний 2 такт авчлаа тий. Ми фа ре ми си. 2-р тактын тухайд хэлэхэд бол мигээ 3-аар аваад ми фа. Эндээсээ ре бемолоо 1-р хуруугаар ре ми. Си хагасаад 3 4 одоо хоолоод явцгаая. 1 2 3 4 1
мэдээж хэрэг өнгөө олох шаардлагатай. Тэгээд зөв тоолоод явах хэрэгтэй. За дараагийн такт руу оръё. Одоо бидэнд хоёр такт болцсон байна тийм ээ. Эхний хичээл тусаад. За си ре гэж байна. А гэхдээ энэ хоёроо хоёуланг нь нэгдүгээр хуруугаар авна гэж. Нэгдүгээр хуруу өмнөх ч бас нэгээр. За харцгаая. Си ре их хурд гамт нүгэд гарын барилаг хэвээрээ си ре. Дараагийн нот си байна. Нэгдүгээр хатамын си. Гуравдугаар хуруугаар энэ сол нот учраас бид шанг дарах шаардлагагүй. Си ре си. Сашаа ля си гэсэн байна. Ля бэмэлийн дугаа тийм ээ. Ля си. Гэх номныхоо үзүүр дээр ирнэ. Дараагийн тактик харахад бүтэн нотны фа байна. Нэгдүгээр хатамын фа. Нэгдүгээр хатамын фа энд байдаг. Үүний ихэр нь доогийн харалтаа энэ бас байдаг. Гэхдээ энэ бол суул нот ш. Дарах шаардлагатай байдаг. Тэгэд хэлүүлээ энэ фага дөрвөн гишгэн урттай тоглох учраас номоо сайн гамнаад дөрвөн гишгэндээ хөрөх хэрэгтэй. 1 2 3 4 гэх мэтлэн. Саяны сүүлийн хоёр тактаа тоглоход си фа 2 3 4. Энэ дэвширэнд номын хуваар гэдэг ойлголтыг ярих шаардлагатай. Жишээ нь бид нар энэ тактн дээр номоо одоо нөөцлж чадахгүй бол энэ фа дээр ном маань дуусаад одоо гүйцэд тоолж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ фаг одоо асуудал авахын тулд энэ бид нар тооцох шаардлагатай болох нь байна. За хамгийн эхнээсээ явахад бол өмнөхөө угаас эхэлнэ тийм ээ. Тэгээд сигээ хагас нотоор дуурахтаа номоо бүтэн ийшээ авч ирнэ. Тэгээд тэр сэрэ гэхдээ номоо гамна. Сэрэ. Нэр хамгийн номоо ингээд явуулчих болохгүй. Номоо гамнаад сэрэ. Это фа. Тэгэхээр бид нар юусоо энэ 1 2 3 дугаар тактик бол номын үзүүр хаваар одоо энэ хавьд тоглох нь байна. Тэгээд энэ фаг бол номын үзүүрээс уг хүртэл түлхэх нэ. За ингээд бид эхний 4 тактаа тоглож сурлаа. Дахиад нэг тоглох уу те. За тэг. 1 2 Одоо ихшгээр хэлээд явъя. Си фа си ре си фа ми фа ре ми си си ре си ля си фа. Хэдийгээр энэ бемолтой мөртлөө би бас сая одоо си бемол, фа, си, ре бемол гэж хэлэхгүй байна. Яагаад гэхээр энэ бол бемол байх нь тодорхой. Одоо энэ нэгдүгээр юу бол си бемол, ми бемол, ля бемол, ре бемол учраас эдгээр бол бемол байх нь тодорхой учраас би бол ре бемол, ми бемол гэж хэлэхгүй байгаа. За ингээд бид эхний 4 тактаа тоглож сурлаа.